Их дэлхийн хамгийн том үлэмж биетэй амьтан бол цэнхэр халим юм. Түүнээс том амьтан гэж байхгүй. Хамгийн сайхан нь тэр сүүн тижээлтэн. Цэнхэр халимын биеийн урт нь 33 м хүрдэг гин. Ойролцоогоор 11 давхар байшинтай дүүцдэг бөгөөд нас бие гүйцэн эрх халим 30-аас 33 м-ийн урттай, 190 тонн жинтэй. Зүрхэн л гэхэд 700 кг татдаг байх юм. Түүний зулцэг төрхтөө 3 тонн жинтэй мэндэлдэг бөгөөд хоногт 90 кг-аар өсдөг байна. Өдөртөө л 200 литр сүг өлгөн уучдаг гин. Халим нь хүнтэй нэгэн адил халуун цустай амьтан юм. Ердийн загас уснаас хүчил төрөгч ялган авч амьсгалдаг бол харин халим бидэнтэй адил цэвэр агаараар амьсгалдаг. Сонин шүү. Нэг авсан амьсгаагаа хүнээс хэд дахин урт хугацаанд барьж чаддаг байх юм. Тэгээд уснаас дээш гарч ирэх үедээ амьсгаагаа гаргаж ёстой л жинхэнэ амьд усан оргилоор үүсгдэг гин. Мөн халим нь унтдаг болохыг Их Британий эрдэмтэд тогтоожээ. Тэрээр ус руу шумбан орох богинохон хугацаанд л 10-аас 15 минут л дуу хийдэг хэмээн Сент Эндрюсийн их сургуулийн эрдэмтэд баталж байгаа юм. Өнөөдөр энэ үлэмж биетэн маань эрдэмтдийн санааг зовоогоод эхлэв. Халим биш л дээ. Тэднийг агнах шуналт алуурчил тэдний санааг зовоосоор л. Дэлхийд даяараа маш ихээр ховордож байгаа бөгөөд дэлхийн улаан номонд зүй ёсоор цэнхэр халим ороод байгааг нь. Агнагч нарт түүний махан чухал биш, сэлүүр сэрвээгээр нь тансаг шүл бэлтгэдэг тул маш ихээр үнд хүрдэг байна. Нас бие гүйцэн халим нь 50 заан, 150 бухтай тэнцэх бөгөөд 38 ачааны автомашинд ачхуйц үлэмж биетэй гин.